За сайн байцгаана уу? Хүмүүжлөө боловсрлоо сэдвийн хүрээнд хийгдэж эхлээд одоо нэлээд хугацаа өнгөрч байгаа хилцүүлэг яриа маань дахин одоо өмнөх дугааруудад маань оролцож байсан хос баяр зочинтойгоо дахиад энэ удаагийн дугаараар уулзж байна. Тэгээд сонсогчд үзэгчдээ шинэ оны шинэ сарын мэндийг хүргэе. За бидний хувьд бол одоо 2022 он маань эхлээд нэг сар маань нэлээ гараад явчихлаа. За тэгээ хос баяртаа баярын мэнд хүргэе, шинэ оны мэнд, урд нь уулзаа мэнд хүргэсэн л дээ. Гэхдээ дахиад хүргэе. За маш их баярлалаа. Та бүхэндээ бас коронавигийн он тооллын 3 дугаар оны 1-р сарын мэндийг хүргэе. Тэгээд одоо яг тэр он тооллоос болоод бидний амьдралд маш олон өөрчлөлт орж байгаа. Олон шинжилтүүд ирж байгаа учраас ялцчихгүй нөгөө он тооллыг коронавигийн гэж нэрэж байгаа нь хүмүүст онцгой санагч магадгүй. Гэхдээ миний хувьд бол энэ нуцах учиртай санагдаад тэгж мэджилж байна. Тэгээд баярлалаа. Баярлалаа. За Монголын баялаг дэлхийн иргэн гэсэн ишлэл доор энэ хүмүүжлөө боловсрлоо гэсэн сэдвийн хүрээнд эхлүүлсэн хилцүүлэг яриа маань зөвхөн энэ сэдв нь өөрөө хүмүүжлөө боловсрлоо. Гэхдээ үүний доор дэд сэдвүүдэд бид нар маш олон зүйлсийг ярилцах боломжтой. Энэ бол өргөн сэдвтэй ийм хилцүүлэг яриа байгаад байгаамаа. Тэгээд бидний яриаг бас энэ дашрамд 107.5 FM радиогийн хамт олон хүргэж өгдөгт маш их баярлалаа гэдгээ бас дашрамдаа хэлчихье. За тэгээд өнөөдөр бол хос баяртайгаа би ярилцах сэдвээ бас л бодоод олчихсан байгаа. Тэгээд сэдвийн маань хувьд гэх юм бол за би анх хос баяртайгаа одоо зан чанараа ярилцах тойрог гэдэг нэг сайхан тойрогт уулзаж танилцчихсан. За тэгээд тухайн тойрогт тэр өдөр оролцож байсан бүхэл хүмүүс маань одоо хэрвээ сонсч байвал сайн санаж байгаа байх. За манай хос баяр биднэрт гайхшрал төрүүлмээр олон сайхан зүйлсийг үзүүлсэн байгаа. Тэгээд өөрийнхөө бодтой одоо ширээгээ ингээд танилцуулаад ингээд үзүүлжсэн. За түүн дээр юу үзүүлжсэн бэ гэхээр бид нар яг тэр өдөр нөгөө нэг зохион байгуулалттай зан чанар гэдэг тэр зан чанарыг яг судалж ярилцгааж ирсэн. Тэгээд энэ зан чанар дээр маань бидэд яг бодтой жишээтэйгээр өөрийнхөө хэрхэн зохион байгуулалттай явдаг, одоо ямархуу төлөвлөгөөтэйгээр амьдардаг зэрэгээ хагасгаан тий угасгаан ингээд бид нарт танилцуулсан юм байна. Тэгээд энэ танилцуулгыг үзэнгүүтэл би бас одоо хос баяр маань санаж байгаа бол тэ хүүе энэ гоё одоо зохион байгуулалттай байдаг, энэ төлөвлөлт хийдэг, энэ талаар сургалт мургалт чи яриа явуулт юм шүү дээ гэж асууж байсан би найстайгаа хоёулаа ингээд асууж л байсан. Тэгээд энэ бол үнэхээр хүний амьдралд ямар хэрэгтэй зан чанар болох тий. За мөн дадал зуршил болгочвол танд бас таны одоо дараачийн үр дүн амьдралдаа сэтгэл хангалуун байх, амжилттай амьдрах, за тэгээд цаашлаад нөгөө аз жаргал гэж хүмүүсийн яриад байдаг энэ үгний утгыг ойлгох. Тэгээ үгний утга гэлтгүй бүр үйлдэлээрээ ингээд мэдрэх юм боломжийг олгох бас нэг том нөлөө юм шиг санагдсан юм аа. Тэгээд энэ талаар хос баяртайгаа илүү яриа өрнүүлэе гэж бодсон. За зохион байгуулалттай, эмх цэгцтэй тийм ээ төлөвлөлттэй байдаг талаасаа тэр нууцаасаа бас хуваалцаач. За тэгээ ямар ч хүнд нэг амжилтанд хүрэхэд тусалсан үйл явц гэж байдаг л та. Миний хувьд энэ 10 жилийн бага анги гэдэг юм уу? Тохиолдсон. Юу вэ гэхээр манай ангийн нийлдэг найзууд намайг тэгжсэн байхгүй юу? Бас ингэ чиний худлаа ярьдгийг би ч мэднэ, чи өөрөө ч мэднэ. Тухайд би айгу сэтгэлээсээ үнэн яриад байдаг. Гэвч тэр нэг амьдрал дээр ингээд надаас шалтгааллахгүй биелэхгүй байх ч юм уу те. Тэгээд хүмүүс худалч гээд ойлгодог. Тэгээд түүнээс хойш би ер нь аливаа зүйлийг баталгаа нотлогоотойгоор ярих нь зөв юм байна гэдгийг ойлгож эхэлсэн байхгүй. Тэгээд ямар санда та бүхэнд анх уулзтаа. Үнэхээр би тэмдэглэдэг юм бол ингэж тэмдэглэхийг харуулъя. Эмх цэгц надад байдаг юм бол ямар хэлбэрээр байдгийг. Хүний эмх цэгц өөр шүү дээ. Тэгвэл минийх ямар хэлбэрийг хин гэдгийг харуулчих юм бол энэ хүмүүс заавал те намайг ингэж хардад сэрдэхгүй эсвэл зарим нь нөгөө нэг одоо хоосноор шүтгэхгүй тийм ээ шууд окей энэ юм байна. Баталгаа нотлоотой байна гэж ямар чухал юм бэ гэдгийг ойлгоод тэгээд түүнээс хойш баталгаа нотлохоо эхэлсэн нь бас энэ төвхтэй. Тэгээд юу яваа л та бид нар маш олон эмх цэгцтэй байхад амьдрах гал энэ юуны тулд юм бэ? Тий. Сайн шинжлэх өмнөх надад гарсан мессеж ирэхгүй юу? Таны сарын төлбөр чинь 92,000 төгрөг гарлаа. Хорны дотор утасны төлбөрөө төлөхгүй бол энэ дугаар ч одоо хаагдана гэж байгаа байхгүй. Би гайхаад энэ чинь миний дугаар үсттэй. Миний нэр дээр үүдэг мөнгөө төлөөд авцсан тий. Тэгээд ингэж мөнгөний төлөхгүй бол хаагдах юм шүү дээ. Үгүй ямар сони. Тэгээд бодлоо та хэрвээ би энэ төлбөрийн төлөхгүй бол миний дугаар минийх биш болчихно. Уг нь миний нэр дээр ингээл гэрээ контракт хийгээл хүмүүс миний дугаар гэл над руу залгаад байдаг. Ясан дээр минийх биш л байгаа байхгүй.
Тэгээд ингээд за дугаараасаа хөврөө цаашаа ингээд бодол явлаа. Амьдрал руугаа орлоо. Амьдарч байгаа байр, ажлын байр, тэгээ юу гэдгийг найз нөхөд унаа тэрэг бүхэл юм төрөөс төлдөг юм байна. Бүхэл юм төлөөсийг өгчээж бид нар өөрийн байлгадаг. Гэхдээ төр хугацаанд байлгадаг юм байна л да. Тэгээд хэрвээ тэрийг би төлөхгүй юм бол миний гэдэг бүх юм байхгүй болно. Тэр цагт надад юу үлдэх вэ? Уутгар гоныг үлдэх үү, харамсал үлдэх үү, төвчээр үлдэх үү? Аз жаргал гэдэг юмыг үлдэнэ гэж найдахад одоо хэдэн хувьтайгаар аз жаргал надад үлдэх бол маш олон бодол төрж байгаа. Тэгэд энэ аз жаргалыг судлаад энэний суурь нь юм гэхээр ерөөсө хүмүүжлөө боловсрлоо гэдэг сэдвтэйг шууд холбогдоод ороод ирж байгаа юм л да. Би маш олон зүйлгүйгээр амьдарч чадах юм байна. Маш олон зүйлгүйгээр би аз жаргалтай байж болох юм байна. Тэгэхийн тулд миний зан чанарууд намайг бүрэн бүтэн байлгадаг юм байна. Би төвчээртэй бол, би хариуцлагатай бол, би эмх цэгцтэй бол, би биеэ даасан бол, тийм ээ? Энэ асуудал биш, харин би дараагийн шийдэл рүүгээ буюу дараагийн нүүдлээ боддөг юм байна. Нүүдэлчин ард түмэн гэл ингээд том сэдв хүрээнд бид нар яриа л гэдэг. Тэгвэл дараагийн нүүдэл юу авах вэ гэдгээ бид нар бодож эхэлсэн цагаас эхлээд аз жаргал гэдэг зүйлийг байнга дэрэгдээ авчих боломжтой юм байна. Би гэрээсээ нүүх гэж байгаа бол ч юм уу шээс явах гэж бол өөртөө хэрэгтэй зүйл аваад явдаг тийм. Тэгвэл дараагийн нүүдлээ ихтэй аз жаргалаа аваад явахын тулд би юу хийх ёстой юм бэ гэж. Өмнө би ийм зоригтой, тийм юмд хүрнэ, ажиллаа ингэн гэл төлөвлөөл өгдөг. Эмх цэгцтэй зохион байгуулалтад байлгаад өгдөг. Тэгвэл хүний амьдралд мэдээж өчигдөрхөн манай найз надаас асууж ирсэн л да. Чи угаасаа ийм тайван дүлгөн юмд уралдаггүй юм уу? Аль эсвэл чи хичээсээргээд ийм болцсон юм уу гэж. Би хариулж чадаагүй л дээ. Би хичээсээргээд ийм болцсон юм аа гэхээр бас арай биш те. Баг бахаас л эргэн тойрны хүмүүс надад заад сургаад байсан. Аясаараа би болцсон юм шиг. Тэгэхээр зөвхөн би өөрөө хичээгээд болдог биш. Эргэн тойрныхан маань бас надад нөлөө үзүүлдэг юм байна. Тэгэл энэний дундаас нь гэж маш олон зүйлийн дундаас л гарч ирж байгаа бүтээл би өөрөө юм байна л да. Тэгэхээр би өөрийгөө төлөвлөөд яваад байна. Мундаг зүйл хийгээд яваад байна гэж бодоод яваад байдаг байсан. Тэгсэн чинь магадгүй би нэг аз жаргалтай болохын тулд маш олон төрөөс төлөөд байгаа шүү дээ. Тэргээ төлөхөө болчих юм бол би аз жаргалгүй болох гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь хүн юуны төлөө сайжраад юуны төлөө амжилт гаргад юм бэ гэдэг. Энийг бодлоо л да. Амжилтын төлөө би яваалаа. Тэгх тусмаа хүн чанараа гээж гин, өрсөлдөж эхэлж гин. Тэгээд өөрийгөө одоо нэг брэнд болгох гэж хичээж эхэлж гин. Энэ болгоо өрсөлдөөн рүү явуулдаг юм байна. Амжилт гэдэг зүйл чинь өөрөө аз жаргалтай юм шиг боловч цаагаараа жинхэнэ аз жаргал гэдэг нь надаас холдуулаад идэв юм ойлгоод тэгэд 2022 оноос эхлээд тэгвэл одоо болиё. Жинхэнэ аз жаргал гэдэг одоо тэр ерөөсөө үнгүү байдаг те. Аав ээж үнгүү, найз нөхөд үнгүү, уул ус ургамал амтэн агаар үнгүү штэ. Энэ болгоныг өөрийн байлгахын тулд мэдрэн баясахын тулд би юу хийж болох юм бэ? Энийг гээхгүйгээр амьдралаа авч явж болох юм уу гэд. Тэгээд төлөвлөсөн чи ямар аз жаргалтай амьдрал чинь. Тэгэхээр төлөвлөлт гэдэг зүйлийг бид нэр хийж байгаа юм бол амьд байхын тулд төлөвлөх биш, амжилттай байхын тулд төлөвлөх биш, амьдрахын тулд төлөвлөх хэрэгтэй байна гэдэг нээлтийг. Магадгүй энийг маш олон хүмүүс харууд дээр нээсэн боловч яг миний амьдрал дээр би өөрийнхөө амьдрал дээр анх удаа энэ нээлтийг хийж байгаа байхгүй. Тэгэд би аз жаргалын төрөөс гэдэг сургалт явуулаад. Тэгэд өмнө ингээд хувь хүний хөгжлийн сургалт гэхээр л цагаа барих хэвээр, өөрийгөө илэрхийлэх чадвартай байх хэвээр, эмхстэй байх хэвээр, уран яруу ярьдаг байх хэвээр, яг ийм ур чадвартай байх хэвээр, тэрийг сурахгүй бол болохгүй, ингэж хэлээ сайжруул. Энэ бол хувь хүний хөгжил гэж ойлгодог байсан. Гэтэ хувь хүний хөгжил мөн. Гэтэ энэ бол ахын шат юм байна. Ахин шатны хувь хүний хөгжил гэдэг нь юу юм бэ гэхээр сэтгэлийн боловсрал юм. Аз жаргал гэдэг юмтай амьдралтай холбоод би амьдрах юмсан гэд хичээх үед яг энэ сэтгэлийн боловсрал гэдэг юмд уягддаг юм байна. Одоо ингэ бодоод үзье л та. Өөрөө ингэ сэтгэхгүй нь одоо нэг жоохон зан төлөвн тийм ээ. Нэг хин нэгний ятгалганд ороод буруу зөрөө юм одоо татагдаад одоо хэрэг төв ингэж хийгээд дээрэс нь мөнгө төгрөг идээд нэг авилгал энэ авчхаар хүмүүжлтэй хүн цагаа барьдаг. Өөрийгөө илэрхийлэх чадвар өндөртэй, гарааны бизнесээ эхлүүлсэн, хүмүүстэй харилцааны өндөр түвшинд харьцдаг ийм байвал юу болох вэ гэж. Нийгэмд хувийн хөгжлөө маш олон сургалтууд маш олон багш нар байж байна.
Мэдээж бид нар хөгжиж байгаа. Биднийг баг байхад замын ингээл хаагуурлал хүмүүс бэлтчихдэг байл ш машин зам дээр. Одоо гэсэн чинь ер нь нөгөө нэг ногоон гэрэл цагаан шугамаараа ер нь гараад дээ шүү. Гарцуу газар гарч байгаа юм хаа нэг харагдчих. Тэр бид нар хувийнхаа хөгд нийгэм өөрөө хөгжөөд байна л да. Түүнээ дагаад цагаа барьж эхэлж байна. Илтгэх урлагийн сургалтанд маш олон хүн мянгаараа сууж байна. Хувийн хөгжлийн ном Монголд нэг номын баг 3 ингээд бүлэгтээ нэг ном байхад 3 тусдаа ном болоод хэвлэгдээ зарагдаад олдохгүй тэгээ би бинээсээ ингээд сольж уншаад тэр нь сургалт болоод явж байна. Тэгвэл тэр хүний сэтгэлийн боловсрол нь nooш байхад мянга та цаг бариад яах юм бэ? Та тэгээд тэр амжилтанд хүрээд эрх мэдэлтээр очиод авилгал авна шүү дээ. Иргэн тойрныхоо хүмүүсийг аз жаргалтай баян чинэлэг амьдруулахын тулд бусад хүмүүсийн эрх ашиг хөндөн шүү дээ та. Тэгэхээр хувь хүний хөгжлийн 2 дугаар шат гэдэг бол ерөөсөө амьд байх биш. Амьдрахын тухай ойлголт юм байна. Амьдрахын энэ ойлголтод одоо хамгийн чухал зүйлс нь юу гэхээр мэдээ сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг юм байна. Сэтгэлийн боловсрол, бясалгал, гэгээрэл, соён гэгээрэл тийм ээ. Эдгээр бүх зүйл чинь хувь хүний хөгжлийн 2 дугаар шат юм байна. Тэгэхээр бид бүхний дараагийн шилжилт, дараагийн нүүдэл юу ах вэ? Ерөөсөө л энэ юм байна. Энэ бол гэхдээ зөв бурууг нь мэдэхгүй миний хувьд хийсэн нээлт юм аахгүй юу? Тэгэхээр би аз жаргалын түрээс гэдэг сургалт явуулж эхэллээ. Аз жаргалын түрээс гэдэг ном бичлээ. За тэгээд нөгөө хэвлэлийн үйлдвэрүүд материалгүй байгаа учраас бас номоо хэвлэж чадахгүй яваад байна. Энэ сургалтанд энэ номон дээр юу байгаа вэ гэхлээр Монголд байгаа. За гэдэг бүх сургалт гэж хэлэхгүй. Би гэхдээ ихэнх ерөн сургалт нь ингээд суудсан гэж өөрөөгөө дүгнээд байгаа. Ихэнх багшараас ингээд үг сонссон гэж одоо үзээд сайхан номуудыг бүрэн уншаад үзсэн уншсан хүнтэй нь ярилцаад сонсоод ойлголтуудаа аваад хөөрхөн ингээд тасралтгүй яваад байна. Тэгэхэд 50 ширхэг одоо юм хак даалгавартай аз жаргалын төрөөс гэж байгаа. Би хүмүүст аз жаргалыг төрөөсөлж байгаа байхгүй. Уг нь аз жаргал өөрөө ямар ч үнэгүй. Гэхдээ энэ үнэгүй зүйлийг хүмүүс авахын оронд үнэтэй тэр зүйлийг төрөөсийн төлөөд магадгүй би гой машин унвал таатай байна. Үнэтэй байранд амьдрал би аз жаргалтай байх гэдэг. Утасны дугаар маань ядаж нэг 11-тэй дугаар эсвэл тэг өстэй баймаар байна. Машины дугаар хос дугаартай баймаар байна, тийм ээ. Энэ чиглэлээрээ дээрэс нь миний албан тушаал бас нэг зүгээр ингийн ажилтан баймааргүй байна. Би энтерпренер баймаар байна. Би инфлюенсер баймаар байна, тийм. Энэ болгоны төлөө бид нэр төлөөс төлж байгаа, татвар төлж байгаа. Яг гэвэл аз жаргалтай байхын тулд тэндээсээ кайф авч хин нэгэнд хүлээн зөвшөөрөх гэдэг байна. Хүүхдүүд ч гэсэн тэгдэг штэ. Онц дүн авах юм бол хамгийн түрүүнд аав ээжтэй гайхуулдаг. Би онц сурж байгаадаа биш. Би ийм дүн авсан гэдгийг тэр би онц сурж байгаа гэдгийг өөрөө ойлгоод энэ миний амьдралд хэрэг болно гэж тэр хичээлийг ойлгосондоо биш. Аав ээжтэй онц авсандаа таалагдахын тулд тэр хүүхдүүд дүнгээрээ бавархаж байгаа. Үнийч хувийн сургуулиуд овчноор ашиглаад хувийн сургууль дотроо тэмцээн зохиогоод хүүхдүүдтэй байн алтан медаль өргөмжлөлт цом өгөө яваад байгаа л да. Тэгэл нөгөө хүүхдүүд нь аав ээжтэй л таалагдахын тулд яагаад вэ? Ааха. Энэ нөгөө одоо нэг үгээр тайлбарлал те уучлаарай яриагийн дасалсан. Яг ингээд ярьж явах явцтай ингээд нэг орж ирээд байгаа байхгүй юу? Хүн ингээд нэг хэлбэр те бусдад нэг юм харагдах юм дүр одоо эхний шатны гэсэн тийм хувь хүний хөгжил за цаг барьдаг байх одоо тий маш сайхан зэгцтэй ярьдаг байх за тэгэл одоо сайхан албан тушаал ажил төрлийг эрхэлж явуулдаг байх ер нь ингээ гаднаас нь харахад их сайхан зөв хүн гэдэг нэг юм ойлголтыг төрүүлэх тал дээрээ хүн болвол маш сайн одоо хичээж байна тий хүмүүс нийтээрээ ерөнхийдөө энд суралцж байна. Үүний цаана яг өөртөөгөө үнэнгээсээ нүүр тулаад өөрийнхөө үнэнгээсээ дотор сэтгэлтэйгээ ярилцсан тэр одоо чадвар хүнд яг байна уугүй юу гэдэг дээр л асуудал байна гэдгийг ярьчлаа штэ. Ер нь би зүгээр ойлгоход миний хувьд ойлгоход одоо тэр хоёр дахь ойлголт юу вэ гэхээр сэтгэлийн боловсрол хэрэгтэй байна гэж юм тийм ээ. Тэр бол хүн бүр ингээд өөрийнхөө дотор сэтгэл рүү өөрлөгөө өнгөх зүйл чинь жоохон дотоод байна. За харагдах байдал чинь сайхан бүрдчихлээ. Та яг дотроо тэр харагдаж байгаа байдалтайгаа яв цав нийлхүүц тийм одоо хүн болж чадсан юм уу? Тэрийгээ та яг үнэхээр өөрөө мэдэрч чадчихэно гэдэг л энэ ойлголт миний бодлоор сая одоо хосоогийн маань ярьж байгаагаар тэр сэтгэлийн боловсрол тэгж соён гэгээр дотроосоо өөрийгөө мэдрэх. Гэхдээ миний бодлоор бол магадгүй тэр сэтгэлийн боловсролыг ойлгоод ирэх юм бол нөгөө гадуураа бүтээгээд байсан зүйлс нь ямар ч
утга учиргүй мэд санагдах болов гэж бодлоо. Сая яриан дундаас ч шүү. Тэгж ойлголоо тий. Тэгэл байх. Тэг санагдлаа шүү надад бол. Харин яг л тийм л ухтах ингээ харагдаад байгаа юм л да. Тэгэд яаж яах нөхөр тэр олон нөгөө нэг зүйлийг өөрийн байлгахын тулд ч тий. Тэр дугаарыг, тэр машиныг, тэр байшинг, тэр компанийг минийх байлгахын тулд ирчүүд нь яаж нөхөр одоо насан турш хүмүүс явж шүү тий. Эхнэрээ хайж карьер хөөж байна. Эмэгтэй хүмүүсийн хувьд эр нөхрөөсөө давж карьер хөөж байна. Энэ өөрөө за амьд байхдаа л хамаагүй амьд байгаад байна, амжилттай байгаад байна. Гэхдээ амьдрах тал дээр эсэргээр тесрэх бөмбөг болоод байгаа. Хитрхи мянга амжилттай яваад тэнд амжилтын баяр тэмдэглэхэд гэрт нь хин нэг хүлээгээл явж байгаа. Аав нь мундаг гэд явж хахад хүүхэд нь тэнцээ хүлээгээл автагаа тоглож үзээгүй. Яг тэгэхээр тэр болгож маш завгүй байт юм байна л та. Тэгэд энэ тентхийн байгууллагууд дээр хүнтэй очиод ингээд уулзсан. За гэлс ингээд тгий. Маш их яаруу сандруу гэлзуулээ. Амьдраач. Тэ? Амьсгалаач гэд. Амьсгалаач. Хайван тогтун тэ? Энэ ажлыг бид нар ийм потенциалтай. Энийг ингэж хий. Магадгүй компани тийм хүчин чадалгүй байж ийм юм хий. Тгий. Өнөөдөр амжуулъя. Юу вэ? Маш их тийм зүйл тохиолдож байна л да. Тэг бүх компани биш шүү. Цөөхөн жишээнд байгаа тийм. Мэдээж надаас илүү ингээд мундаг хүмүүс зөндөө байна. Энийг эрт ойлгоод өөрчлөөд явж байгаа хүмүүс ч л байна. Гэвч яг над дээр нэг мэдрэгдээд байгаа эргэн тойронд байгаа би өөрийнхөө л жишээг ярьж байгаа учраас тэгээд авах гэх явахаар ханзаарай тийм ээ. Тэгээд ийм байгаад байгаанууд нь өөрөө тэр хүн амьдралыг нэгдүгürt мэдрэхгүй байна. Аз жаргалаас улам илүү холдоод байгаа маа гэж. Тэгээд энэ аз жаргалаа түрээслэхдээ үнгүй юмыг бид түрээслэж авчиж байгаа байхгүй юу? Тэгээд хувийн хөгжлийн одоо манад явагдаж байгаа сургалтууд дээрээс хүн нэг сургалтын зөвхөн 2-3 хононд ойлгож чаддаг байхгүй юу? Би ингэх хэрэгтэй юм байна да. Аав ээжийг амтнд хайрлах хэрэгтэй юм байна да. Хүмүүст баярлалаа гэж хэлэх хэрэгтэй юм байна. Эхлээд би өөрөө мэдлэх хэрэгтэй юм байна. Эсвэл цаг төлөвлөх хэрэгтэй юм байна. Би өөрийнхөө амьдралын тойргийг зурх хэрэгтэй юм байна ч юм уу те. Бид сургалтаас нэгээс хоёр юм хүн ойлгодог байхгүй юу? Тэгэхээр би нөгөө нэг 50 даалгавартай ийм ном хийчихэж байгаа. Энэ хувь хүний хөгжлийн сургалтуудад байдаг гол ойлголтуудын 50 жишээ байна л гэсэн. Тэрийг 50 сургалт байна гэж ойлгож байна. 50 сургалт энэ сургалтнаас та яг юуг нь авахыг тэрийн амьдрал дээр яаж хэрэглэхийг гэдэг чиглүүлэхтэйгээр тэгээд бас давхар аз жаргалын гармаа ялгаруулдаг үйлдэлүүд гэж байдаг бол ямар үйлдэл хийснээр та аз жаргалын гармаатай тий өөрөө төдийгүй гэр бүлтэй аз жаргалыг түгээгч та байх юм бэ. Нэг удаа ч гэсэн та 50 ингээд суугаад хин нэгэнтэй сэтгэлээсээ цаг хугацаагаа өгөөч гэж. Энэ нь чиглүүлсэн. Тэгээд аз жаргалыг түрээслэхэд би 50 даалгавар өгж байгаа. 7 хоног болгоны нэгд өдөр нэг даалгавар өгч байна. Тухайн талынхаа аль ч өдөр нь байж болно. Тухайн даалгавраа хийсний батлаад скриншот хийгээд юм уу, зураг хийгээд юм уу те. Та би хийлээ гэдгээ батлах юм бол окей. Энэ түрээсийг та өнгөө авч байгаа. Харин тэр логтой би ёстой амтсангүй, зав гарсангүй гэж шалтгаан тоочих юм бол энэ уг нь таны төлөө таны амьдралыг аз жаргалтай байлгахын тулд багхгүй. Тэгээд та амжаагүй бол түрээсээ төл нэг даалгавар 20,000 төгрөг. Тэгэхээр энэ Монголд байгаа хувийн хөгжлийн сургалтуудын одоо миний суусан тийм миний мэддэг энэ сургалтуудаас авсан зүйлсээ би тань чиглүүлэг болгоод заагаад өгч байна. Тэрийг та үн төлбөргөөр хэрэглэх боломж танд байна. Хэрэглэснээр үр дүнд нь нэгдүгээр та хувийн хөгжил дээр хөгжих юм байна, агц гаргах юм байна. Хоёрдугаар аз жаргалыг мэдрэх юм байна. Тэгээд үнгүй юм байна. Хийхгүй бол харин үнгүй юм би өгөөд байхад хийхгүй бол түрээс надад төлөө гэж байгаа байхгүй. Сонирхолтой юм байна тий. Ер нь бол хүмүүс одоо цагийн гэж за би яа нэг өнөө юм уу ингэж ярих нь хайшиж юм те. Ямар ч лээс ер нь хүмүүстэй үнгүй гэдэг юм уу. Магадгүй ингээд хажууд нь айгүй үн цэнтэй зүйл байгааг ер нь их айхтар мэдрэхийг хүсдэггүй штэ. Ер нь ажиглагдсан ч гэсэн их мэдэрч чаддгүй ч гэдэг юм уу тий. Тэг мэдхгүй орхидог. Тэгээд нэг ямар нэгэн байдлаар төлөөстэй тий төлбөртэй болоод ирэхин цагт тэрний үн цэнтэй байсныг айгүй мэдэрдэг. Нэг тийм талын зүйл надад бас их анзаардаг штэ. Ер нь хөө ингээд үнгүй зүйлээс би ер нь юу л олж авав гэж нэг
харах хандлага байдаг штэ хүнд те. За магадгүй энэ бол төлбөртэй юм шүү гэхээр гэхээр надад нэг хэрэгтэй ч юм болов гэдэг нэг ийм сэтэл төрдөг юм шиг надад бас нэг тийм бодол төрөөл байгаа юм. Тэгээд манай хос хоёрын маань өөрийнх нь нөгөө зохион байгуулалттай, эмх зэгцтэй, төлөвлөлттэй явдаг зүйл бол одоо ингээд хүмүүсийн гар дээр тийм ээ та бүхэнд үнгүй байх хэвээр уг нь үнгүй аль хэдийн өөрсдөд чинь байж идэг зүйлийг одоо мэдэж авахд те юу маань үнэтэй зүйл байсан юм бэ гэдгээ мэдэж авах юм боломжийг та тэртээ тэргүй үнгүй байсан юм ойлгож чадахгүй бол одоо яах вэ? Үн төлөөл үзэхээс яах вэ? Харахаас яах вэ? Мэдрэхээс яах вэ гэдэг ийм гаргалгаа олцсон байж байгаа юм байна шүү дээ те. Ер нь бол тийм зөв ер нь жоохон онцгүйгээр хэлэхэд тийм ээ залхуу хүмүүст жоохон даалгавар хэрэгтэй гэж хэлж болно л доо. Нэг талаас бид нар жоохон залхуу байгаа болов уу гэж анзаарагдал байгаа шүү ер нь. Би тэр нөө стори хийдэг штэ аз жаргал түрээслэн гэл. Ааха. Тэгэхээр хүмүүсээс сонирхож асуусан л та. Тэгэд би энэ чинь амар маркетинг хийгээгүй зөвхөн Facebook найзуудад л стори харагдах байлгүй дээ. Ингээд орж ирнэ. Тэгэд аз жаргал түрээслэн энэ яг юу юм? Яах гээд байгаа юм? Тэ чи яг юу заах юм? Чи надад юу өгч чадах юм гэл. Магадгүй тэгэд би ингээд даалгавар өгөөд ингээд тэр нь чамд ийм хэрэгтэй бодоод чи надад заах гэдэг юм уу те. Тэгээд тийчээс ингээд нэг мэдрэмж авдаг л та. Магадгүй би нэг өмнө ингээд байсан бол уурлах байсан ба. Одоо тэнгуут нь би те нэрэл би хүн заадаг юм те. Энэ ч үгүй заалах юм биш шүү дээ. Гэхдээ яг хуу та завгүй яваад байгаа учраас таны өмнөөс би судлаад мэдсэн, таны ч мэддэг юм хийх нь хэрэгтэй байна гэдгийг би өөрөө ойлгоход би аз жаргалтай амьдарч чадаад байгаа байхгүй. Тийм учраас яг хуу хийчээчээг хуваалцж байгаа. Тэгэд энийг зааж ийн гэл нэрлэж байгаа хэлбэр юм л да. Энэ бидний энэ одоо хүмүүжил боловсрал гэдэг сэдвтэй их уялдаатай юм шиг санагддаг л да. Жишээлбэл одоо сая одоо өөрөө хэллээ шүү дээ тий. Ер нь энэ бол миний амьдралд ингээд тохиолдсон юм а тий. Би өөрийнхөө л жишээн дээрээс ингээд олж мэдсэн зүйл өөрийнхөө амьдралаар туулаад өөр дөрөө яг бодтойгоор хэрэгжүүлээд тэгээд үр дүнгийн мэдрээд ингэсэн үр дүнгээл та нартай хуваалцаж байгаа маа гэж ярихад одоо энэ бол уг нь хангалттай. Одоо миний хувьд өөрийгөө танилцуулах хангалттай том хариулт нь гэж би бол харж байна л да. Ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй манайхны гэд одоо ярьж хараас. За тэгтээ хамаагүй. Ер нь бол манайхны нэг хүлээж авч байгаа өнцгөн те. Чи юугаар батлах юм? Тэ юу үзүүлэх юм? Чи яг юу сурсан? Чи энэ мэрэгчлэр ямар одоо хэр мэрэгчлээ дээшлүүлсэн те? Хүнд заах хэмжээний одоо за магадгүй л нөгөө одоо боловсролын маань батлан харуулдаг одоо тэдгээр диплом байдаг юм уу тийм ээ одоо сургуулийн ямар нэгэн нэршил байдаг юм уу эдгээр зүйлсийг нэхэмжлэх тал арай өндөр юм шиг санагддаг л да. Гэхдээ миний л хувьд өнөөдрийн хүртэлтэй бас жил гарны хугацаанд би бас өөрийн хувьдаа ингээд ментор багштай байж явж үзсэн. Тэгээд энэ талаас өөртөө хэрэгжиж өөрийнхөө нөгөө жинхэнэ материалаараа гэдэг шүү дээ. Өөрийнхөө материалаар өөртөө өгсөн өгдлийнхоо дагуу тийм ээ туулаад, гатлаад тий үзээ, судлаад нэрээ би чинь ямар байж исэн бэлээ. Тэгээд би юуг ойлгов? Тэгээд надад ямар үр дүн гарав? Энийг л бид нар бусдтай хуваалцах гээд байгаагийн нэг хэлбэр юм болов уу гэж би бас ойлгоод байгаа байхгүй. Тэгээ хосоогийн маань хувьд бол угаасаа өөрөө нөгөө анханасаа би төгс төгөлдөр хүн байгаагүй, анханасаа би ийм хүн байгаагүй гэдгээ үнэнгээ хэлж байгаа шүү дээ. Би тийм онцлдог байгаагүй. Би зүгээр л нэг хүүхэд байсан гэл тий энэ мэдчлээ. Гэхдээ хүн дандаа тиймээрээ байхгүй л байгаад байгаа байхгүй тий. Хүнд ингээд суралцах боломж маш их байдаг. Тэндээс олж мэдэж авсан зүйлийг та өөрийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж тэр чинь танд ямар үр дүнтэй байсан гэдгийг л айгүй чухал байгаа тий. Энэ бол боловсрал юм. Тэмдэглэл эхлээд байсан. Өнгөрсөн одоо 2021 оныхаа би дүгэлдээ тавцанд харилцуулъя л да. 2021 онд би 74 одоо яг хийн гэсэн ажил төлөвлөсөн юм байна. За. Төлөвлөөгүй 46 ажил над дээр нэмэгдэж орж ирсэн юм байна. Нийт 120 ажлын ард нь би гарсан байна. Гэхдээ энэ 120 ажлаа дүгнэхээр би 51% таагаар гүйцэтгэлтэйсэн. 51% гүйцэтгэлтэйсэн. Би зорилго тавьсан биш тий. Би ийм юмд хүрнэ. Энэ ажлуудыг одоо хийж гүйцэтгэж ард нь чанартай гараад би ийм үр дүнд хүрнэ гэд зорилго тавьсныхаа 51%-д би хүрсэн байна. Хүн болгон өглөө болгон сэрхтээ гоё сайхан зүйл мөрөөддөг. Сайхан бодлоод орж ирдэг. Гэвч толгой дотор байгаа бодлыг бодит амьдралаар гаргаж ирэх үйлдэл хийдэггүй. Тэгвэл би бодоод өнгөрсөн хүний хажууд тэр бодлыг бодит амьдрал дээр 50% нь биелүүлсэн байна.
Тий. Тэгэхээр энэгээр би 50 хэр хүн одоо дүнгээр бол 51-ээр F тий. Яг баг санагдана. Тий. Тэгтээ бас 51-ээр F авсан юм шиг. ааха. Гэвч тэр нөгөө бодол маань бодол чигээрээ үлдээгүй амьдрал өөрчлөлт аваад ирсэн байна. Тэгээд 50% хэмжээний үр дүнг авцсан гэдэг чинь тий. Тий. 51. Тий, Нэгээр л бол 51%. мянгаар илүү гэж байгаа байхгүй. Тий, 51%. Ийм гоё үр дүн байна. Тэгэд ингээ амьдралаа ухраагаад бодоод үзсэн чинь угаасаа л мундаг байгаагүй, лаг байгаагүй эгэлж ирээ ингээд. Дээрс нь хүмүүс надаас боловсрал асуухаар би Монгол улсын боловсрал за дэлхийд боловсрал эзэмшээгүй те. Монгол улс ядаж Улаанбаатар хотоор би боловсрал эзэмшээгүй. Дархан аймгийн шүтээсийг төгсөжсэн. Тэгээд дархны шүтээсийг уул уурхай менежмент гэдэг ангиар төгсөд 14 он төгсөж байгаа юм л да. Түүнээс хойш би ямар байгууллагад ажилласан бэхээр анх оюутан байхдаа дархны юнитэлд байж байгаа л Шаранголын уурхай дээр очиод Хаан банкнд ажиллаад Баянзүрхийн газрын алба ороод Circle K дэлгүүр дээр байгаад Unitel, Univision за тэгээд хувийн хөгжлийн одоо элтгэн дээр ирээдүйд төрөн бас байгууллага. За элтгэн дээр ирээдүйд дээр бол ер нь фейлдсэн ингээд ойлгомжгүй байдлаар аягүй хөөс юм. Тэгээд түүнээс хойш ингээд хуваараа жижиг дунд үйлдвэрлэл нээгээд барилгын компани гэдэг ингээд тэгээд сургалт хажуугаар нь ороод соён гэрэлж телевиз дээр ингээд хамтраад GCI байгуулах энэ жил хорон захирал хийгээд ингээд явж байна. Тэгээд яг энэ жил биш өмнө хийсэн тэр одоо бүх байгууллагууд дээр би дандаа шилдэг ажилтан болж чадсан байхгүй. Би уг нь тийм боловстой хүн сонсоход тийм надад тэр Harvard, Oxford, Cambridge за тэрийгэ боли ядаж одоо юу гэдгийг засгийн газрын тэтгэлгээр энэ ойр дорн тийм энэ сургуулиуд би төгсөөгүй дахиж магистр сурч чадаагүй. Гэхдээ ажилласан байгууллага болохондоо би шилдэг ажилтан болж чадаадсан байхгүй. Тий Хаан банкнд жишээлбэл 1 жил ажиллаж дэвших хэрэг нь үүсдэг. Би 2.7 жил ажиллахдаа 5 дэвшсэн л байгаа байхгүй юу? Тийм боломжгүй ч юм шиг тий. Тэгэл Univision дээр би жил гараа ажилласан хэрнээ шинэ жилээр Unitel корпорацийн шилдэг ажилтнуудад нэр дэвшээл ингээл тий. Энэ ерөөсөө цаана юу яваад байгаа юм бэ? Яг үнэ одоо бидний уншсан одоо хос хоёрын маань ч гэсэн уншиж судалж байсан олон одоо дэлхийн нийтээрээ мэддэг одоо том хүмүүстэй бид нэр өөрсдөө харьцуулах гайгүй байна л да. Гэхдээ ер нь бол одоо би хос хоёрыг учиргүй ингээл тэ одоо Microsoft-ыг үүсгэн байгуулсан хүмүүнтэй харьцуулах гайгүй байна л да. Гэхдээ тэдгээр хүмүүсийн түүх намтрыг сонсоход ч гэсэн яг үнэндээ бол бас нэг тийм айхтар тийм сургууль төгсөөд ийм ч диплом аваад гэдэг яриа бас тэр түүх намтартанд бас нэг айхтар харагддаггүй юм байл шүү дээ тий зүгээр яг хагас дутуу одоо уншиж судалж явж байгаа хүний хувьд зүгээр бодоход тэгээд энэ жишээнээс харахад биднэрт хүн хоорондын тий нэг харилцаа хандлагт нэгэндээ ийм итгэл үзүүлэх тэ магадгүй хос хоёрын тэдгээр хийжсэн энэ олон ажил би сая ингээд чамаас сонслоо чи шүтээсээ уул уурхай менежментийн анги төгссөн гэд мэрэгжлийг чинь бодох юм бол уул уурхайтай л холбоотой хүн байх юм шиг байна тий. Гэхдээ хийж явсан ажлуудын дарааллуудыг ингээд сонсохоор ер нь уул уурхайтай чиглэсэн ажил байхгүй л харагдаж байна. Гэтэ менежмент гэдэг утгаараа явахаар яг бүх талдаа хамааралтай болчихж байгаа. Хамгийн гол нь нөгөө хийжсэн ажлуудад тухайн газар ажиллаад тэр газар одоо тий өөрийнхөө чадвараар үнэлэгдээд магадгүй тухайн ажиллаулж исэн газар болгоноос чамд итгэл үзүүлээд тий итгэл үнэмшил гэдэг зүйл хоёр хүмүүсийн хооронд ингэж байж өгсөний үндсэн дээр тэг хүний итгэлийг аавна гэдэг бол хүнд хариуцлага нэмэгдчихэд тэр хэмжээгээр хүн хариуцлагатай байна гэдэг бол нөгөө одоо өөрийгөө чадваржуулах хэрэгтэй болно тийм ээ урдаа байгаа зүйлээ хариуцлагатай хийдэг болно цагаа барьдаг болно төлөвлөгөөтэй явдаг болно гэдэг хүнд нөгөө нэг хийх гээд одоо бидний хүсэж байгаа одоо залуучуудын ингээд тэмүүлээд байгаа тийм хувь хүний хөгжил тэр хариуцлага тэр зохион байгуулалттай тэр эмх зэгстэй алив төлөвлөлтийн дэвтэр дээр би төлөвлөгөө гаргаж сурыг гэж яриад байгаа тэр зүйлийг хийн өгөх гээд байгаа юм бэ гэхлээр хүний хүнд өгж байгаа итгэл дээрээс л аягүй их юм суйрлах гэдэг юм шиг надад ингэ санагдаж байгаа байхгүй. Тэгээ магадгүй хос хоёрын маань хувьд тэр амжилттай олон газруудад ингэж ажиллаж насны хувьд залуухан ч гэсэн тийм ээ гологдохгүй нөгөө дипломны тоо яриулахгүй нөгөө зэргийн асуудлыг яриулахгүй ингэж яригдахгүйгээр одоо эдгээр ажлуудад ингэж одоо хүртэл ажилласаар яваа тийм ээ өөрийнхөө хэмжээнд өөрийгөө хөгжүүлээд ингэж явж байгаа энэ нөлөө үзүүлж байгаа тэр олон сайхан хүмүүст бас талархаж явдгийн чинь бас их том нөлөө байдаг бах хүмүүс итгээд энэ чамд тийм итгэл хүлээлгэж байна түүний дагуу хос хоёр улам одоо хариуцлагатай байж, улам зохион байгуулалттай байж, өөрийгөө ингэж улам хөгжүүлж чадж байгаа юм болов уу гэж
Нэг тийм мэдрэмж төрж ин те ингээ ярианаас хийж явж байсан зүйлсүүдээс ч сонсоход те. Тэгээд ингээ бодглохлоор нөгөө л зан чанар те нөгөө сайн зан чанар нэгэндээ урам хайрладаг нэгэндээ итгэл өгч чаддаг те нэгийгээ дэмжиж чаддаг энэ хүний юу сурсан, юу хийж байгаа, юу байгаагийг харах боломжгүй бид нар те. Яаж харах юм, яаж мэдх юм? Хамт ажиллаж ээж те. Хамт одоо ямар нэгэн зүйл дээр гар бие оролцож ээж тухайн хүнтэй хамтдаа хийж бүтээж явах явцдаа л тэр хүн ямар чадвартай, юу мэддгийг, юу сурсан, тэрийг мэднүүхээс бид нар өнөөдөр зүгээр нэг удаа уулзаад сайн байна уу? Би танд ийм заана гэхэд чи надад юу заах юм гэж асуухаасаа улдаар тий за би заалгаад үзэл гэдэг сонголт уг нь байвал бол өөр байгаад байгаа байхгүй тий за би ярилцаад үзье хоёлаа ингээд хамтарч ажиллаад үзье тий би өөрөөс чинь суралцаад үзье надад суралцахад одоо хүнд суралцахад нэг тийм хэмжүүр бол хэрэггүй юм шиг санагддаг байхгүй тий суралцаж болох бүхий л цаг хугацаанд хаанаас чинээс суралцах боломжтой шүү дээ хажууд яваа хөшөөсөж бид нэг галхам нэг юмыг сураад л аавна хин нэгэн хүнтэй ярилцахад нэг юмыг сураад л аавна бид нар хоорондоо ярилцж яхад энэ зунд маш олон ингээл зүйлийг ингээд солилцоо суралцаал байж байгаа тий яг адилхан хүнд итгэл хүлээлгэх тий хүндэтгэлтэйгээр итгэл хүлээлгэж чадах юм бол бид нар үнэхээр бас амжилттай урагшлах боломжтой юм байна гэдэг мэдрэмж бас дахиад төрж जैन тийм хос хоёрын ярианаас ерөнхийдөө маш олон сайн зан чанаруудыг би олж харддаг л та бид хоёр нэг анх угаасаа зан чанартай холбоотой зүйлээр бас танилцчихсан учраас тэгээд би бас нэг зүйлийг асуух гэсэн надаас ингээд хүн ингэж асууж ирсэн ариун цэцгээ чи ингээд одоо сайн зан чанар гэл хүн үргэлж ингээд сайхан зан чанар гаргаад л сайн байх боломжтой юу тий уйдахтай биш үү амьдрал одоо бас жоо хаяас ингээд буруу юм хийж үзэж тий буруу туршилт хийж алдаж эндэж бас байж болъё л доо тий дандаа л алдахгүй байхаас ингээд одоо ингээд нэг сайхан хүлээцтэй хүн байгаад нэг гоё хүнлэг хүн байгаад үгүй дандаа юм байгаад ах боломжтой юу гэд цэцгээ уйдахтай биш үү гэд надаас үе маань бүсгүүчүүд тий 1-2-оор бүсгүүчүүд асууж исэн. Тэгээ энэ асуултанд магадгүй одоо хос хоёрын зүгээс хариулъя гэвэл тий чи юу гэж хариулах чи түрүүхэн надад ингэж хэлсэн ш намаа хүмүүс ингээл амар юм ээлдэг ийм одоо эрэгтэй ингээд байгаа л ах одоо хэцүү шүү гэд асуусан гэдэг шиг намайг бас яг тэгжсэн байхгүй тий ингээд дандаа ингээл гоё хүнлэг юм яриад сайн зан чанар яриадгүй дандаа ийм сайхан байгаад ийм байх хэцүү шүү тэг заримдаа алдъя л да бас буруу юм хийж үзээ л дээ гэж хүн ярьж зөндөө хүмүүс асууж байсан энэ тал дээр бас ойлголтоо хуваалцааш тий наа чи нөгөө хүмүүсийн л хийж үзээгүйгийн л асуудал واخгүй юу. Тэрээс шиг ингээд ийм байна, ингээл явна гэдэг чинь тэр юугүй ш тэ. Өөдөртэй биш. Харин ч бүр ингээд өөдөх завгүй واخгүй юу. Юу өөдөх магадгүй чамд ингээд найз байгаа. Найзууд. Тэд нар чинь мэдээж янз бүрийн хийж л байгаа. Чи найз нэм чинь цуг тэдэртэйгээ л явна тэ. Тэдэртэйгээ бүх зүйлийг хийн. Дээрээс нь ийм байхаар маш олон удаа хохирно. Маш олон зүйлтэй тэмцэн тэ маш олон зүйлтэй тэмцэн маш олон зүйлийг ойлгохгүй байна. Яагаад гэдэг асуулт инх албатай юм уу гэдгийг бодол инх хэрэг байна уу даа гэж шатрах үе хэдэн мянга тохиолдсон. Тэр болгонд өөрийгөө давж тийж арддаг гарч байгаа юм багхгүй. Тэрнээс шалчганаал гомдол ер нь яхалаараа юм багсан ингээл дүрсэж уурлал эсвэл за болидөө гэж зөвхрөөл тэ эсвэл ингээл бүр дууга хорогоос сэтгэл зүйн ингээд гівл авах хүртэл хэмжээд маш хэцүү байхгүй юу. Харин нөгөө нэг өөдөртэй юм шиг ингээд бодоод явж тэгвэл бид нар шоуддаг юм уу? Бид нар найзуудтайгаа уулздаг юм уу? Тэ? Сүүлд нөгөө нэг аз жаргалын төрөөс дээр суусан нэг найз маань тэгжсэн байхгүй юу? Хөөе яаж ингэж ирүүлээр ингэж тэ зугаац цэнгэж болдгийм бэ гэд гайхаад. Жишээлбэл би газрын тест тоглож гин, хөл бөмбөг тоглож гин. Тэгээд танго бүжгэлж гин. Маш олон юм ингээл хийгээл тэ. Гэхдээ танго бүжиглэн гэдэг чинь нэг паб, ресторан, лаунж тийм газрууд очиод бүжгэлж гин, бүжиж гин, гоё мэдрэмж авч гин. Тэг чи хүмүүс сахилахгүй байгаа юу? Байж л шүү дээ. Гол нь тэр мэдрэмжийг ирүүлэр зөвөр яаж авч болоод байгаа бэ? Найзуудтайгаа бааранд орно шүү дээ. Хүмүүс халж агаад бүжиглэе гэдэг бол эрүүл байгаа дээрээ бүжиглэе гэдэг байхгүй. Яг үл тэрийг хөгжмийг мэдэрч байгаа дээрээ, ухамсартай байгаа дээрээ тэр аян дотор та ухамсарынхаа энэ төвшөнд аян дотор бие алдаж чадчихэв нү. Та бүжигчин биш байж болно.
таны амьдралдаа хийж үзээгүй хөдөлгөөн таны биеинд орж ирнэ. Аян дотор биеийн алдталтай. Хөгжмүүдийг гой төрөлжүүл сонсолтоо. Хин нэгтэй сахилахгүй зүйл хийлдэ. Тэгээ хууль зөрчихгүй хин нэгний хохирохгүйгээр хийж болдог байхгүй. Тийм. Ууланд гарч л болж байна. Хин нэг хүнтэй одоо магадгүй тийм маш олон хүмүүстэй ингэж уулзаж гээд дэйтүүд хийж болж байна. Тэр болгондоо юм байна. Тэр болгондоо хүнд гомдохгүй бай. Хүнээс ямар нэгэн хариу хүсэхгүй гэдэг тийм. Гэхдээ бид нар хүсэхгүй байхыг хичээдэг хэрнээ хүн л болсон хойно дотроо гомдж идэг. Тийм яг үнэ. Дотроо ингээ өөрийн эмтэрж идэг. Хүмүүс магадгүй ийм хүмүүсийг ингээд хаяа нэг сэтгэл гундуух явжууд хүүе байнга инээж явдаг хүн чинь гэхээр тэр үедээ яаж идэг вэхээр байнга инээж явдаг хүн тэр үедээ хүмүүс харахад уйлж байгаа юм шиг харагдаж болно. Үгүй дотроо өөрийн эмтэрж идэг. Магадгүй тэр байшин дээр гараад би өсөрчгүй гэд бодоо зогсчихдаг. Хин нэгэнтэй биш өөртөөгөө тэмцэж байгаа хүмүүс тийм байдаг байхгүй. Хамгийн хэцүү, хамгийн чанга. Тэгэхээр би нөгөө харин ч бүр уудах завгүй гэж хэлмээр юм. Тэ яг үнэ. Уудах завгүй. Тийм зүгээр энгийн байж чаддаг тий. Миний өнөөдрийн нэг хийх ажлуудыг харъя л да. Өнөөдөр бол шинэ 11-ийн 13-ны бархасууд гараг юм байна. Тэгэд юу хийх вэ гэхээр өнөө өглөө болохоор би жин саяхаа нөгөө төслийн танилцуулгаа бэлдэж драйвд оруулах хэрэгтэй байсан юм байна. Тэрийгээ бэлдсэн байж байна. Түүний дараа гутлын цехийнхаа материалыг татаж авах юм байна. Тэрэндээ сая яваад ирсэн. 2 цагаас хоёулаа уулзах хэрэгтэй юм байна. Одоо уулзж байна. Түүнийхээ дараа барилгын нөгөө нэг компани дээр материалын тооцоо гаргаад урагшаага захиалга хийх хүнтэй уулзах юм байна. Тэрийг хийн. Тэгээд хагасаа өдрийн хичээлийн PPT-гээ бэлдэх юм байна. Тэрийгээ бэлдэнэ. За тэгээд нэг найзтайгаа уулзчаад орой 11 цагт хөлбөмбөгийн холбооны зааланд бэлтгэлтэй юм байна гэж. Орой 11 цагт. Хаймар завгүй амьдарч штэ. Энэ чинь харин завтаа өөртөө зав гаргаад байгаа байхгүй. Энэ дандаа миний дуртай юмнууд. Тий. Одоо ингээд миний амьдрал хэрэг болох юмнууд. Тэгээ яг энэ дээрээс харах юм бол одоо хос хоёрын нөгөө зохион байгуулалттай амиг зэгцтэй төлөвлөгөөтэй гэдэг зүйл юугаар харагдаж байна вэ гэхээр те энд та өөрөө үүнийг хийхдээ дуртай байна уу? Та энэ зүйлсийг хийхдээ ас жаргалтай байна уу? Тий ас жаргал гэдэг бол танаас өөрөө ирэхгүй нэмсгэлэл төдөрч та ядарсан ч хийнэ гэдэг хүсэл эрмэлзэл чинь байсаар л байдаг тэр зүйлийг бид нараас ойлголтоор хүлээж авах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ зүйлс ингээ оройн 11 цаг хүртэл үргэлжлээд байгаа боловч ихтэй энэ бол миний өнөөдрийн хийх ажил юм а гэдэг ингээ яриа сууж гинэ гэдэг бол тухайн хүн дуртай учраас өөрийнхөө хийж чаддаг нэгдүгээр бас чаддаг зүйлээ тийм ээ. Би чадна гэж бодсон зүйлсээ ингээд жагсааж битсэн байгааг би бол зохион байгуулалт гэж бодож байгаа. Энэ бол төлөвлөгөө гэж бодож байгаа. Энэ бол бодиттой төлөвлөгөө тий. Магадгүй бодиттой төлөвлөгөө. За би өөрийнхөө жишээтэй хальт дурдъя л да. Жишээлбэл 2020 онд би ингээл тэмдэглэлийн дэвтэр дээр би өнөөдөр ингэн гэж хүчижэл тэрнээсээ бараг за нэг 7 юм жагсааж үтснэ. Нэг 2-ыг хийснэ, 5-ыг хийгээгүй бол би оройн ингээл хараад би хийг байна уу гэж бодно. Гэхдээ тэр 5 зүйл яг үнэндээ хийхийг хүсээд би битсэн байна уу? Хийх ёстой гэж битсэн байна уу? Эсвэл би ингээд нэг төлөвлөгөө зохиож хүмүүс амьдраад идэм билээ. Тэр хүмүүс шиг төлөвлөгөөтэй амьдрмаар ингээд ихлүүлсэн байна уу гэдэг те. Маш олон талын хүний өөрийнх нь юм нэг сонголт тий сонголт гэдэг зүйл байна штэ. Юу би бичих дуртай хүн үү? Төлөвлөх дуртай хүн үү? Та төлөвлөх дуртай юу? Төлөвснийхөө дагуу явдгүй таны төлөвлөгөө таны дуртай зүйл мөн үү? Гэдэгтэй л айгүй ингэж уялдаатай байгаа юм санагдаад байгаа байхгүй энэ зохион байгуулалт нь. Тэгээ ингээ хос хоёрын яг нэг өдрийн л энэ төлөвлөгөөг ингээ харахаар өөрөө ол дуртай. Тэгээ уусаа хийх дуртай ажлуудаа хийж байгаа учраас тэрэндээ маш сэтгэл хангалуун. Тэгээ хэдэн цагаас дуусах байсан хамаагүй тэгэл хийнэ л гэдэг юм бодолтой байж чадчих шүү дээ. Тэгэд энэний чинь хажуу нэг дагавар бодлогод орж ирж шүү дээ. За орой 11 цагт харих юм байна. Тэр замаар ингэж явах юм байна. Тэнд очих юм байна. Тэдэнд төгөөрөх хэрэгтэй юм байна. Тэрнтэй эхэлж холбогдох юм байна. Хүмүүсээ чеклэх юм байна. Энэ хооронд ч мянган ажил байгаа байхгүй. Хамгийн гол нь энэ ажилд нэгдүгээр та дуртай байна уу? Хоёрдугаар энэ ажлыг хийснээрээ таны амьдрал хэрэгтэй байна уу? Хэрэггүй юм битээ хийчихэл гэж байгаа байхгүй. Яг үнэ. Тэгэд нэг тэгдэг штэ. Нэг ингээл зүг зүгөрөж байгаа лайз нь хүй завтай байна уу? Тэнд явчаад ирэх юм. Тэгээ гэж явцдаг тий. Та завтай байна гэдэг маань яг тэр хүн бол нэг амьдралдаа хэрэгтэй юм хийх гэж таныг аваа авчлаа штэ. Цаана таны амьдралын тоолоор ингээ гүйжлэг байгаа байхгүй. Тэгэд энэ болгоч ингээл нөгөө төлөвлөгөө юм шиг боловч ингэдэг л дээ. Маш их ачаалттай ажилтай, стресстэй ажилтай өдөр тэр ажлаа дуусгачаад шууд гэртээ амраа гэд харих юм бол та мөрдөггүй байхгүй.
Орой очоод ядраал хоол идсэн болол гэвтэл өглөө босохдоо нэг дутуу амарсан ёо гэл дахиад нэг амралтын өдөр байсан бол гэж босч ирнэ. Эсвэргээр ачаалттай өдрийн дараа танго бүжиглээд аль эсвэл заал нь очиж хөл бөмбөг тоглоод тэг гэртээ харахад хамаг бие тавирцсан, аз жаргалын даавар гормон тэр нөгөө эндорфин ялгарцсан. Тэгээ шүвшүүт ороод унтахад өглөө бол тэр 6 цагт бол год гэж босчих юм уу тий. Би ямар нэгэн би болоо сэтгэл ямар нэгэн ачаагүй бартаагүй юм гоё үйждэг. Дээрс нь тэр ажлын стрессийг аль дээр өөрөөсөө хайцсан байдаг байхгүй. Тэгэл хүмүүс нөгөө ингэж эхэллээ төлөвлөгөө харангуйтаа ер нь өглөө ирцэрдэг болно. 6 цэрдэг болно. Тэгээ 6 цэрж байгаа. За Монгол улсад тэгж эрт сэрдэг албан байгууллага үйлчлэгээний газар байхгүй шүү дээ. 6 цэр хийх юм олдохгүй. Юу вэ? Тэгээ нэг 6-аас 7 хүртэл гүйрж байгаа унтаад өнгөс нам 9 10 цэрж байгаа. Тэгэхээр 6 цагт сэрхийг хүсэж байгаа юм бол 6-д сэрж та яг юу хийх гээд байгаа юм бэ? Тэрэндээ дуртай юм уу? Тэр нь таны амьдралд хэрэгтэй юм уу? Хэрэггүй юм бол хайр нойр зүгээр 8 9 хүртэл удаад нэг сайхан бүтэн нойртой сэрээд тухайн өдрийнхөө ажлыг л амжуулах та тий. Тодорхой энэ динамикад харууллаа л гэж. Тий. Яг үнэ. Тодорхой л юм хийлтэй тий бодтой л байлтаа л гэдэг байгаа шүү дээ тий зүгээр тийм дүү амар дүүр эсгээд юм уу тий одоо ингээд өөрөөсөө өөрөө айх гад хэлбэр үүсгэх гэдэг шүү дээ тий одоо бусад хүмүүс өглөө 6 цагт босвол ерөөс өглөөш тосгол одоо амжилтын үндэс юм байна гэж бодож босч ирж болж юм тий тэгвэл яг танд тэр амжилтын үндэс байж чадчихна бол гэдгээ айгу тодорхойлж чадах хэрэгтэй байгаа байхгүй тий нөө нэг дутуу бодоод шүү тий өглөө эрт босдог хүмүүс амжилтанд хүрдэм бай. Тэгэхээр та өглөө босоод амжилтанд хүрнэ гэсэн үг шахахгүй. Өглөө босоод юу хийснээрээ амжилтанд хүрэх гэж байна. За яг үнэ. Өглөө босоод яг үнэхээр амжилтанд хүрэх юм аа л хийвэл та амжилтанд хүрнэ шүү гэж те. Яг үнэ. Тэр нь магадгүй та эрүүл мэндийнхаа хувьд байж болно шүү дээ те. Магадгүй өглөө босоод юу хиймээр байна гэсэн чинь амжилтанд хүрэх юм таны та эрүүл мэндэд зарцуулж байгаа цаг чинь таныг амжилтанд хүргэх байж болно шүү дээ гэх мэтчлэн те. Яг үнэ. Тэгээд цаг төлөвлөлөөд яваад хаад нэг 2 3 ажлыг баздаг болчихж байгаа юм л та. Яаж базчих вэ? За би дасгал хиймээр байна. Бас нөгөө дүүнэртэйгээ тоглох утсан дүүнэртэйгээ тогломоор байна. Яах вэ? Дүүнэртэйгээ хамт дасгал хийчихдэг байхгүй юу? Яг үнэ. Хоёр ажил нэг болчихж байгаа үстэй. Тэ? Тэгэл өөр одоо юу байж болох вэ? Би нэг тим юм хиймээр байна, тим юм хиймээр. Хооронд нь яаж уйж болж байна? Тэгэхээр түрүүний тэгээд оочлаа. Түрүүний тэр ярьсан штэ нөгөө найз нь гинт яриад за тэрэнд ч гэсэн танд бас тодорхой хэмжээний төлөвлөл одоо нөгөө төлөвлөөч энд явах хэрэгтэй байхгүй тий. Нөгөө байршуулж чадах тий. Надад юу байгаа л энэ би чинь төлөвлөсөн юм маань юу байгаа вэ? Тэгэхээр би найздаа ойлголоо хэлчих хэрэгтэй байна гэдэг л тийм л ухааныг бас гаргачих хэрэгтэй байхгүй тий. Тэг магадгүй төлөвлөлөөд яхаар найзууд тэгдэг залгаад зогсоо би чинь сарын өмнө хэллээ шүү. Тий. Тэдний өдөр би амарна. Маа нэг базраагаа найздаг байхгүй автобус жалгаач хийдэг. Ааха. Баса одоо 1 сард ярьж байгаа штэ. Би 2 сарын 13-нд амарна. Хоёулаа болцсон шүү. Тэгэд ингэж байгаа. Би одоо өнөөдөр гинт магадгүй нэг найзууд бол одоо сурцсан учраас эрт залгаад байна штэ. Гинт хүн надад хэллээ гэж бодсон штэ. Өнөөдөр ажлуудаа харна. ABC ажил байна штэ. A ажил нь бол заавал хийх ажил. Өнөөдөр хойшлуулахгүй юугаар солихгүй. Би ажил бол хойшлуулж болох ажил. С ажил бол хэн нэгэнд даатгаж болох ажил гэж байна. Тэг яг байна. Өдөржингөө хойшлуулж A ажиллаа ингээд бүтэн 7 хоног тавьчихсан тий. Тэгэх юм бол уцаач битээ. Зүгээр утраач. Чөлөөлж чадах нь шүү дээ өөрийгөө яг л тэр тухайн ажилдаа тий. Тийм. Энэ бол төлөвлөгөө юм аа гэж байгаа шүү дээ яг. Та өглөө 6 цагт босоод дасгал хийгээд өглөөний өдөр идэх хоолоо хийгээд за тэгээд 6:40-гээд гэрээсээ гараад 7-гээд автобусын суугаад эсвэл машина халаагаад ажил дээр очоод 8-гээд одоо ажил дээр ингээд ажлынхантайгаа мэдлээд ажиллаа эхлээд өдөр тэдэн цаг цагаас ороод цайндаа ороод орой тэдэн цаг тараад за тэгээд тэдэн цаг төвчөрж явж байгаа гэртээ хараад дасгал хийгээд кино үзээд ном уншаад за тэгээд амарнаа. Энэ хизээч бэлдгүй төлөвлөгөө. Ийм төлөвлөгөө хийж байгаа болохоо эртхэн болоорой. Ихчлэн 10 жилийн төлөвлөгөө гэдэг юм л дөө. Тэгээд би бас 10 жилд хийж л байсан. Тэдэн цагт бас энэ хизээч бэлдгүй төлөвлөгөө. Яг тэгэхээр амьдралын цагийг 3 хувадаг байхгүй юу? Унтах 8 цаг, ажиллах 8 цаг, амрах 8 цаг гэдэг. Гэтэ цаасан дээр бол ийм гэдэг бодит амьдрал дээр унтах 8 цаг нь байна уу? Байна. За ажлын 8 цаг нь үндсэндээ ер нь 9-10 цаг болчдөг. За ингээ 18 цаг. За тэгээд нөгөө төвжирэл гэдэг юм 2 цагийг явуулдаг. Ингээ 20 цаг.
20 цагаас зөвхөн хоол идэхэд өглөө өдөр орой хоол гэж байгаа шүү дээ. Энийг идэхэд нэг 2 цаг авчдаг. Ингээ 22 цаг цаана танд 2 цаг үлдчихэж байгаа. Нэг цаг нь юу ч мэдэхгүй уцаа авчиж өнгөрчдөг. Цаана ганцхан цаг үлдчихэж байгаа. Тэр бол таны бүтээмжийн цаг. Тэр нэг цаг тухайн амьдралдаа хэрэгтэй, карьертаа хэрэгтэй, аз жаргалдаа хэрэгтэй, өөртөө хэрэгтэй зүйлийг хийчээч. Хийх юм олохгүй байх юм бол надад холбогдоо би даалгавар өгье. Ааха. Зарим хүмүүс гэхдээ 2 цагч бараг хуцаа авах гэж байгаа хэл та. Хэрэгтэй заа. Тийм хэрэгцээгүй зүйлд маш их цагаа өнгөрүүлдэг. Энэ бол үнэхээр төлөвлөгөөний нэг том гажуудал төлөвлөнө гэж ярих, төлөвлөснийхоо дагуу хийх яг хийхээр төлөвлөсөн үү гэдэгт ингээд энэ маш одоо салгаж ойлгох маш зөвөр салгаж ойлгох, эрүүл ухаанаар бодож маш бодтойгоор хийж байгаа төлөвлөгөө бол таны хувьд төлөвлөгөө юм шүү. Би бараг заримдаа хүмүүсийн дэвтэр дээр төлөвлөөд бичснээ биелүүлж чадахгүй бол бараг бичгийн хэрэг байна уу да гэж хэлмээр санагддаг байхгүй юу? Ер нь биелүүлээгүй. Тэгээд үр дүнгийн ерөөсө тооцоогүй. Надад нэг гарсан өөрчлөлт байгаа байхгүй юу? Би одоо хасаа ярьтайгаа хуваалцгаад бас сонсогчтойгоо ч гэсэн хуваалцгаад магадгүй өмнө нь нөгөө нэг сэтгэл хөдлөлөөрөө маш олон шийдвэрүүдийг гаргадаг нөгөө өөрөө их сэтгэл хөдлөл одоо нэг биднэрт нэг өөрсдөө зөвтгдөг нэг зүйлс байдаг би бол их сэтгэл хөдлөл өндөртэй хүн юм аа. Тэгэл би өстөө нэг хүн ингээл ингэчүүл за тэгээ найз нь тэгээд үгээгээд хэлчихдэг. Би уусаа ийм хүн юм аа гэж өөртөө маш том зөвтгөл одоо юу гэдгийг нэг юм цагаатгал авах гээд штэ. Тэгэд энэ байдал маань эргээд надад бол их халтай байдаг. Нөгөө хойно үлдчихэж байгаа олон төлөвлөгөөтэй ажлуудыг маш олноор нь хойш нь татсан байдаг. Тэгээ тэр нь нөгөө нэг сэтгэл хөдлөл өндөртэй хүн юм а гэж явж явах үедээ нөгөө хойно хоцорсон олон ажил харахаар дараа нь эргээд нөгөө сэтгэл хөдлөл өндөртэй хүн чинь сэтгэлээр ундаг. Оо би энийг хийх байсан штэ. Би тэрийг төлөвлөжсэн штэ гэл. Энэ маш олон байдлаар одоо хүнээс илэрдэг ууралж илэрч болж байна. Одоо яан зүрэ илэрнэ. За ойртныхоо хүмүүст ууралж болж байна Одоо нөгөө яг чухал ажил нь өмнө нь тулцсан чинь би энийг хийх ёстой байсан штэ гэл ингээд бохимдол үүсэж ин гэх жишээний. За ийм байсуу. Тэгэл энэ бүх зүйлийг шийдвэрлэж чадах юм юу байсан юм бэ гэсэн чинь би яг үнэхээр энийг хийх хэрэгтэй юу үгүй юу? За энэ миний хийх ёстой ажил юм бол би үүнийхээ үр дүнг яг үзэж гин үгүй юу? Би үр дүнгийг авсан байна уу? Ер нь нэг үр дүн л айгүй их ярьдаг болчдөг юм байна гэж ойлгосон. Нэг үр дүн үзлээ гэл тэгэхээр хүн тэрэндээ нэг ингэж хөтлөгддөг болчихж штэ үндсэндээ Би бол энэ ажлыг хийхээр төлөвлөсөн юм аа. Энэ ажилд би ийм үр дүнг авцсан байгаамаа. Одоо дараагийн ажил маань ингээд хэлчихэ. Би энд нэг ийм үр дүнг авах юм байгаамаа гэдэг нэг ийм яриатай болчиход байгаа юм Тэгээ нэг үр дүн тооцдог. Тэгээ энэ хүмүүст жоохон хүндий сонсогддог. Тэгээ үр дүн. Энэ бол ажлын үр дүн байж болж байгаа юм Гэхдээ таны амьдрал ч бас үр дүнтэй байх хэрэгтэй байгаа даа маа л гэдгээл. Тэгээ амьдралын одоо 24 цагийн хувьд та 24 цагаа бас дүгнж үзэх хэрэгтэй юм аа. Та 24 цагийнхаа ямар хугацаанд нь юу игээд танд ямар үр дүн гарав? За муу үр дүн гарсан ч гэж болж штэ би ийм ажлуудыг ингээ хийсэн надад нэг ийм муу үр дүн гарлаа. Тэгээ ажлын үр дүн хийхэд бид нар чинь муу үр дүн гардаг штэ одоо графикаар ундаг график чинь өсдөг гээл унж мундаг. Тэгээ уналттайгаа өсөлтдөг бол ингээл явж байгаа бол энэ бол таны амьдралын төлөвлөгөөний давуу явж байгаа зүйлс гэдэгтэй бас санал нийлж тэрийг бас хүлээн зөвшөөрч явах хэрэгтэй юм шиг байгаа юм л да. Төлөвсөөр ах чинь л унчаад ах юм гэдэг юм да. Бас ундаа штэ хүн Би станаар ягштал төлөвлөл хийсэн Тэгтэл ингээл тэр тэр таны болсон санснаар болно гэж байхгүй. Яг тэр бас ингээ уналтын цаг байсан байна гэдгийг бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болчихж байгаа юм Ер нь амьдралыг тэр чигтэн төлөвлөх ямар ч боломжгүй. Яг тодорхой хэмжээний одоо үйл явдлыг, арга хэмжээг тодорхой хэмжээний амжилтыг төлөвлөж болдгийм байна. Гэхдээ төлөвлөсөй дагуу биелнэ гэсэн үг биш ээ. Зүгээр тэрнийхээ төлөө хичээгээч л гэж байгаа зэгцтэй. Сүүлийн үед бид нэр эко буюу сэтгэл хөдлөлийн оюуны чадамжийг их ярьдаг болж л дээ. Тэгээд надад өөрөө хэлсэн би угаасаа л ийм хүн. Наадах чи айгүй олон хүн хэлдэг байхгүй юу. Гэтэ таныг ч гэсэн ер нь хүмүүсийг би угаасаа л ямар хүн байсныг би бол мэддэг байхгүй. Мэдгүй шүү дээ гэж. Таныг жишээлбэл яг ямар хүн байсныг би хэлэх үү? Би бол бүр сайн мэдчихээн зэ. Та бол ийм бичиг үсэг тайлагдаагүй. Шүдгүү, хэлгүү, өөрөө явж чаддгүй, хоолондоо эдэж чаддгүй тэмэл багийн байсан байхгүй юу? Угаасаа нэг тэмэл нөхөр байсан. Би ч тийм угаасаа хүн болгон тийм байсан бичиг үсэг тайлагдаагүй, юу яаж чадахгүй, хэл мэдэхгүй, явж чадахгүй гацл юм байсан бид нар. Угаасаа би ийм хүн гэвэл та угаасаа тэмэл хүн байсан.
Харин одоо байгаа над зан чанар те одоо байгаа сэтгэл хөдлөл энэ сэрэл мэдрэмж бүхэл юм чинь бүтэж бий болсон орчлын хорвоогоос таны татаж авсан таны цуглуулсан мэдээлэл багхгүй. Тэрээс чи угаасаа та яг одоо байгаа ийм ааштай хүн биш. Та ямар байсан ч бол би сайн хэлчихлээ. За таймер. Тийм. Угаасаа л тийм байгаагүй гэд ямар байсан чи ер нь би бол мэдхийн тэрл байна гэж. Уус тийм л байсан. Энэ яг зөрөхгүй бол. Тий, хөвгчлээ. Үнэхээр яг үнэ. Ер нь бол тийм штэ. Тэгээ тэрийгээ өөрсдөө одоо бүтээж байгаа тий энэ одоо цагтаал айгу үнэлэлт өгнөлт сайтай л байх нь их чухал юм да. Тэгээд баярлалаа хасаараа бит хоёрын яриа ингээд үргэлжлээл ахаар угаасаа их өргөн сайхан дэлгэр яриа болдог байгаа. Тийм тэгээд тэр ясныхаа дагуу бас энэ жилийн шинэ жил ихсний бас шинэ сар явж байгаагийн сайхан үйл явдалтаас хасаартайгаа ярилцах миний хувьд бол үнэхээр бас таатай сайхан байлаа. Тэгээд бит хоёрын хувьд гээд хүмүүжлүү боловсрлоо гэсэн сэдв өөрөө их өргөн. Тэгээ үүнтэй болоод бүх зүйл уялдаатай. Сая түрүүхэн бас хосоо хоёр маань ч дурдсан. Ер нь аз жаргалтай амьдрна гэдэг. Тэгээд төлөвлөгөөтэй зохион байгуулалттай байна ч гэдэг бол энэ хүмүүжил боловсрал гэдэг сэдвээс огтхон ч хазаахгүй юм аа гэдэг. Тэгээд сэдвтэйгээ бол үнэхээр уялдаатай яриа өрнөж байгаа. Тэгээд сонсогчд маань магадгүй их урт яриа болж байгаа юм шиг сонсогдох боловч ялангуяа залуучуудыгаа тийм ээ би илүүтэй залуучуудыгаа за бас зөвхөн залуу гэхгүй үе тэнгийнхнийгаа бас өөрөөс маань их ах хүмүүс маань ч гэсэндээ чих тавиад нэг сонсоод үзээрэй нэг цагийнхаа гэрийнхаа ажлыг хийж явахдаа ч гэсэн за ер нь өөртөө ямар нэгэн цаг зарцуулаад юм хийж явах зүраа сонсоод үзээрэй Монголд байгаа хүмүүс маань бол фемер сонсож болж байгаа за тэгээд хэрвээ их боломжгүй бол YouTube-ээс бидний одоо сувгаар бас ороод сонсох боломжтой тэгээд бидний яриаг бол сонсоход танд заримдаа за энэ хүүхдүүд ч юу ч яриад байна да гэж бодогдох зүйл төрөх боловч магадгүй танд нэг бас нэгийг аваад үлдээчих зүйл бас жоохон ч гэсэн байгаа ах гэдэгт би хувьдаа бол их ихтэй байгаа. Тэгээ зочид маань ч гэсэндээ ямар нэгэн зүйлийг хүнд өгөхөөр өөрөө амьдралдаа хэрэгжүүлээд өөрийнхөө амьдралаар жишээ татаад ярьж байгаа ийм яриануд өрнөдөг учраас маш авууштай сонсууштай санагддаг. Миний хувьд бол үнэхээр сонсууштай санагддаг. Тэгээд ийм сайхан зочинтойгоо бас нэгэн сайхан яриаг одоо шинэ оныхоо эхэнд тийм ээ эхлүүлсэндээ би бас баяртай байна. Тэгээд хосоодоо маш их баярлалаа. Цаашдаа хийж байгаа ажлуудад бас амжилт хүсье. Тэгээ өмнөх онд бол бид хоёр бас гэл яриад өнгөрсөн. Тэгээд энэ он ариун их ажилдаа эргээд уулзж байгаа. Тийм тэгээд хосоодоо бас ярих зүйл юм л дээ. За маш их баярлалаа. Тэгээд хэрвээ ярианд буруу зүрх үзэл байх юм бол те нэргэн тав хүн маань бас зөвлөмж илгээгээрэй те. Энэ миний хувьд би ингэж бодож байна ч юм уу. Тэндээс бас бид нар гаргалгаа гарах бололцоотой. Тэгэд харах онцгой өөрчлөе гэж уриалаад сүүлчийн нэг богино яриагаа хэмээр байна. Тэр юу гэхээр манай нэг жисийн төвлөр гэдэг мундаг залуу сайхан нийлсэн байсан л да. Юу гэж вэхээр гадаадад юм сурдаг ажилтай. Тэгэд гадаад оюутнуудын ийм тухайн сургуулийн сагсын авраг болоход тэгэд гадаад оюутнууд нэг баг бүрдүүлээд тэгэд нэг баг болжээ. Манай нөхөр өмнө сагс сайн мэдэхгүй тоглодоггүй. Гэхдээ нөгөө тэмцээнд бол ялч орсон байгаа юм л да. Эхний үед нь яасан гэж байгаа. Талбай тэгээд 3 удаа сул гарсан гинэ. Тэгэд авсан бөмбөгөө мэдээж шидэд гол хийж чадахгүй учраас дөрмийн дагуу хамгийн сайн тоглолтод тоглож байгаа дамжуулсан юм. Тэгэд эхний үед дуусаад ингээд завсарлагаанаар хоорондоо ярилцаад чи ингээд аягүй сайн сул гард юм байна те. Сул гарсан бол өөрөө шидээч. Ингээд тэгжилдэ. Тэгээд 2 дугаар үе гарсан. Манай 4 удаа сул гарсан, 5 удаа бөмбөг алдсан юм байна. Тэгээд тэгж хэрвээ Монголд байсан бол чи наадхаа хийгээч мяа хамаг баг алчлаа бөө юм болно. Тэдний баг хожигдсан баг хожигдсны дараа багаараа цоглоод хөөе чи айгүй сайн байрлаа зөв эзэлт юм байна. Энийг чи бид нар хөгжүүлэх ёстой юм байна. Тэгвэл дараа бид нар ялтай байгуулах юм байна. Вау, Монголд байсан бол жинхэнэ тэр дуус чи яв зайл. Тэгсэн чинь карьер номхон шүү дээ. Тийм. Ямар гой харах онцгой те. Тэр алдааг нь хинч яриаггүй гинэ. Хинч хүмжлээгүй гинэ. Харин чиний давуу тал чи энэ юм бэ? Хэдүүлээ энийг чинь сайжруулах болох юм байна гэсэн юм. Ямар гоё юм бэ? Тэгэхээр бүгдээрээ энэ чинээний харах өнцгөө өөрчилцгөө хувийн хөгжлийн 2 дугаар төвшөнд хамтдаа гарцгаая гэж уриалаад дуусгамаар байна. За маш их баярлалаа. Хувийн хүний хөгжлийн 2 дугаар түвшинд гарах юм бол тийм ээ. Магадгүй таны өнөөдөр өөртөө бүрдүүлэх гээд байгаа тэр түрээсэлж авч өөрийнхөө гэж бодож эндүрч яваад байгаа бүх зүйл чинь зүгээр л нэг хумхын тоос шиг танд санагдах байх шүү. Тийм санагдах байх. Та байгаадаа сэтгэл хангалуун байж чаддаг. Нөгөө байгаадаа би сэтгэл хангалуун байж чаддаг хүн гэж хэлэхдээ чин сэтгэлээсээ хэлж чаддаг болно гэдгийг хэлнэ. Ер нь үнэнгээрээ тийм ер нь үннээрээ үнэхээр сэтгэл хангалуун байгаа бол тэрийгээ та үнэхээр айхчгүй иччихгүй
илүү хэлж чаддаг тийм зоригтой болох юм. Тийм зоригийг та авч чаддээ шүү. Таны хувьд одоо дараагийн шат гэдэг бол тий дараагийн шат гэж хэлээд байгаа зүйл бол тийм учиртай байгаа. Тэгээ саяны хос хоёрын маань хуваалцсан жижигхэн түүх бол үнэхээр юм биднэрт бодоо бас шаардлагатай байгаа. Тэг магадгүй бид нар өмнөх үеэ үгүйсэх гээгүй, үндэстнэр нь үгүйсэх гээгүй өөрсдийнхөө тийм ээ. Бид бол монгол хүмүүс бид Монголын ирээдүй болсон залуучуудынхаа одоо тий хажууд зэрэгцээд явж байгаа ах эгч нар нь тэгээд бидний зүгээс бол харж бодож байгаа өнөөдрийн хүртэл амьдраад өнөөдрийн хүртэл үзэж суралцаад туулаад ирсэн тийм ээ мэдрээд өөрсдийнхөө амьдралд мэдрээд ирсэн зүйлээ та бүхэнтэйгээ илүүтэй хуваалцаж байгаа юм шүү. Тэгээд ер нь бол бид нар хэний хүүн дээр анхаарахаар их бодох ёстой гэдэг айгүй энгийнээр бол хосоогийн маань ярьж байгаа бол тий та хандлага харах өнцгөө өөрчлөөл гэж энэ таны харах гэж байгаа өнцөг чи юу байх юм бэ гэвэл та бусдын алдаан дээр нь биш бусдын гаргаж байгаа чадвар дээр нь л илүү анхаарлаа хандуулаач тийм ээ гэр бүлийн хоёр бол нэгнийхээ одоо тий бүтлгүй байгаа дээр нь биш бүтэлтэй байгаа дээр нь хараад ах юм бол хоёрын амьдрал урагшаа айгүй гой цэцэглээ явах бах шүү. Та найзтайгаа тийм ээ найзынхаа та сайхан зан чанар дээр нь илүү анхаарлаа хандуулаад саар хэцүү гаргаад байдаг үйлдэлүүдийг нь огт анзаарахгүй байж чадах юм бол магадгүй та найзтайгаа бас илүү олон ажлыг бүтээх боломжтой шүү гэд. Ингээд жишээ татаад ярих юм бол таны эргэн тойрноо тийм бас та хүүхдийн хүмүүжил боловсрал гэж их ярьдаг тий. Та хүүхдийнхаа бүтэлтэй байгаа дээр л анхаарлаа хандуулаад байвал магадгүй хүүхдийн чинь ч хүмүүжил танд маш зөв санагдах болно шүү л гэж бас дашрамд нь хэлмээр байна. Тэгээ бит хоёрын яриа бол үнэхээр цаг гарны шахуу болдог. Гэхдээ энд бол огтхонч тийм миний хувьд бол хэрэггүй зүйл огтхон байдаггүй гэж санагддаг. Тэгээд амттай сайхан яриагийн маань таалан сойрхож сонсоорой гэж хүсэх байна. Тэгээ хосоо ярьтайгаа магадгүй дараа чи удаач гэсэн дэвтэр маш олон сайхан яриануудыг дэлгэн та бүхэндээ хүргэх болноо. Аз болж зочин маань надтай ярилцахтаа бас таатай байдгийн болохоор айгүй өөрийгөө магтсноо. Дондор нь. За тэгээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Үргэлж ирч хүчтэйгээр оролцож бас өөрийнхөө суралцаж дэвшиж яваа сурсан мэдсэн олсон дуулсан бүхнээ харамгүй бидэнтэй хуваалцдаг Монголын маань нэгэн сайхан залуу хосоо баяртаа маш их баярлалаа. Тэгээд сонсогч та бүхэндээ ч гэсэн амжилт хүсье. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баяртай.